Бүгдээрээ сайн уу? За энэ хөгжлөг маань бит хоёрын 4 дахь өдрийн аяллаар эхэлж байна. Тэгээд энэ удаа арай хөгжилтэй байх юм болов уу гэж бодоод хоолой дэвсээд ингээд өөрөө яриа тайлбарлаад явъя гэж бодлоо. Тэгээд энэ өдрийн аялал маань бит хоёр Асакусагаас эхэлсэн байгаа. Энд Асакуса тэрий Токиод байгаа хамгийн эртний буддын сүм болон энэ эргэн тойронд нь байдаг юм худалдаа нэг гудмуудыг үзчихэд тэгээд эндээсээ 20 минут талхаад Skytree орсон байгаа. Хэрвээ яахгүйгээр яг энэ Асакусагийнхаа эргэн тойронд бүтэн өдрийг өнгөрөөх бол хүмүүс эндээсээ кимоно түрээслээд бүтэн өдөр нөгөө кимоногоо өмсөөд Асакусагийн эргэн тойрноор яваад гой зураг мураг авахулаад тэгээ нөгөө хүн ингээд түрээд чирээд явдаг тийм тэрэгэн дээр идэр сууж болт юм бэлээ. Бит хоёрын хувьд энд Асакусагаа үзээд тэгэд очиж Skytree үзчихэд Токио руу зуугаад голтын үүр яваад Одайба орох төлөвлөгөөтэйсэн болохоор жоохон шахуу байсан. Тэгээд кимоно өдөр бол түрээслээгүй зүгээр ингэ шууд Асакусагаа үзээд энэ цэцэрлэг түрээлэн сонирхчоод тэгээл яваад өссөн. Би нөгөө анх очихдоо яг Асакусагаа сайн судлаагүй зүгээр нэг ширхэг юм хийд байдаг юм ах гэж утсан ч үгүй юм бэлээ. Дүү хаалгаар нь орсны дараа дотор нь зөндөө олон хийдсэн яг хідэн хийдээс бүрдэжсэн нь бол хараагүй гэтээ ChatGPT-ээс ажиглах гараад ирэх бах төө. Бас энэ эргэн тойронд нь байдаг худалдааны гудамд бүр зөндөө их үт юм бэлээ. Тэгээ ChatGPT-ээс хайгаад үзсэн чинь бараг 200 орчим жилийн түүхтэй тийм худалдааны гудамд юм бэлээ. Тэгэл эндээс бэлэг дурсгалын юмнууд авч болно. Эрүүсэх юм бол зөндөө олон төрлийн хоолны газрууд эндээсээ сонгоод идчих болох байсан. Энд бас ирээд хийж үзэж болох нэг хөгжилтэй юм нь одоо нөгөө хүмүүс азаа үздэг гэх юм уу ирээдүйн зүгнэл авдаг. Тэрний яадаг вэ гэхээр мөнгө хураадаг харьцагт нь өөртөө 100 yen хийгээд тэгээ хажуудлах нь юм дотроо тоотой савхтай гас нь ингээ сайн сэгсэрж хаад савхаа сугалж аваад тэгээд тэр савхан дээр байгаа тоогоороо хажуудлахын шургуулгуудаас тоогоо хайж олоод тэгээд дотроос нь ингээ зүгнэлөө сугалж авна. Зүгнэл хэлийн зүг багтаа. Тэгээд хэрвээ тэр зүгнэл нь сайн гоё утгатай зүгнэл ах юм бол өөртөө хадгалаад жоохон онцгүй утгатай зүгнэл ах юм бол хажуудлахын юм зүгнэлөө уйжуулдаг хэсэг дээр нь уйжуулдгээд тэгээд тэр нь болохоор муу мухай тэр зүгнэлийг тэнд нь үлдээж байгаа гэдэг утгатай юм билээ. Тэгээд энэ хийдрүү норонгууд бас юм дөрвөлжин хэсэг рүү хүмүүс зоос шидэд ийм хүслээ шивнээд байгаа. Тэр нь болохоор 50 эсвэл 5 yen-ийн зоос шидэд тэгээд алгаа 2 ташингуудаа хүслээ шивнэж болдог. Яагаад 5 эсвэл 50 гэж байгаа вэ гэхээр японочууд өөрсдөө 5-ын тог их бэлгшээдэг гэсэн. Тэгээд 5 эсвэл 50 yen-ийн зоос шиднэ. Тэгээл энэ цэцэрлэг түрээлэн дотор нь алгаа левел дуусгаргүй юм билээ. Зураг авахулгаас хөрхөн спотууд исэн. Тэгээд бит хоёрын яг энэ аялсан 11 сард харьцангуй гоё тийм хит халуунч биш, хит хүйтэнч биш яг дундаж температуртай аялаад явхад айгүй тохиромжтой цаг агартайсан болохоор бит хоёр тэр аваар жоохон алхаж зургуудаа авахулгаад тэгээл эндээсээ явсан да. Тэгэл хойлохнаа явахаар хил ус жоохон муу болохоор яана гэж санаа зовжсэн чинь яг цагаадлаад явсан чинь тэг нүн нохоо хамартаа хүргээр усч хичээр сайхан дотроо идэх хідэн англи хүмүүстээ холбоол хүмүүсээс зураг аваад өгөөч гэж асуувал бас хүмүүнээр зөндөө зураг авахулсөө. Энд тэгээд хүн бүр зөндөө идэм билээ. Японочууд нь өөрсдөө бас ингээл хүүхдээ салхилуулаад нохоо салхилуулаад агаарлна. Дээрээс нь угаасаа яг жуулчдын хамгийн хүчтэй газруудын нэг болохоор зөндөө олон улсын маш их жуулчдээсэн. Энэ бичлэгийнхаа дараа бас хэрвээ Япон явах хүмүүст байх юм бол хэрэгтэй ах гэж бодоод хоолны дундаж үн тикетнүүд хийдсэн. Тэгээд метроны зардлаас хэд орчим болсон гэд тэр мэдээллүүдээ багцлаад нэг бичлэг оруулна гэж бодож байгаа. Хэрвээ та бүхэн сонирхож байгаа юм бол хүлээж байгаа тэр бичлэгийн маань үзээрэй. Би сайхан ингээд тасалбаруудынхаа үнийг бүр жигсааж утчаад гоё дэлгэрэнгүй ярьж өгнө. Энэ хэсэг тэр цаана нь одоо энэ Асакусагийн хийдийн мап нь харагдаж байна. Ийм том газар байсан. Тэгээд бүгдээр нэг бүрчлэн үзээл бүх хэд рүү н орно гэвэл ер нь хөөрхөн цаг авахаар. За энд бол вендинг машин харагдаж байна. Би нөгөө явахаас өмнө баахийн вендинг машины бичлэг үзээ явцсан чинь тэндээс очиод вендинг машиныг гашрааж үсгэн тэнд явж гал ам цангараа дандаа вендинг машинаас луухан аваад байсан чинь дараа нь энгийн супермаркет орсон чинь бас энгийн супермаркетаас хүүргэн арай л үнэтэй идэм билээ. Одоо энэ ингээд Skytree харагдчихээн. Бид хоёр нөгөө Shibuya Sky үзсэн болохоор Skytree рүү нэг орж үзье гэж бодоагүй ялгаагүй л Токио дээрээс нь харах болохоор доор нь очиод хэр өндөр гэдгийг харчаал
Тэгээл бас яваад гисэн. Одоо энд нөгөө Tokyo Cruise маань харагдаж байна. Энийг бас манай найз сууж үзүүлэх гоё гээд тэгээд бид хоёр Асакусаа орчоод энэ Tokyo Cruise-тэй суугаад тэгээд эндээсээ Odaiba орсон. Энэ бас ерөн сонирхолтой мөлий нэг цаг орчим явдаг. Тэгээд ингээд юм гол дээгүүрээ яваад Токиогийнхоо гой өндөр барилгуудыг үзээд, гүүрнүүдийг үзээд айгүй сонирхолтой байсан. Үнийн хувьд болохоор нэг хүний 4,000 yen орчим байсан. Тэгээд Tokyo Cruise-гээ хайгаад орох юм бол сайт нь байгаа бас урьдчилан захиаж болно. Тэгээд нэг сонирхолтой санагдсан юм нь энэ лүгээ энэ одоо онгоц руугаа гэх юм болов суухта урьдчилаад гар утсаараа захиалга өгсөн хүмүүсийг төрүүлж оруулаад тэг яг тухайн өдрөө биеэрээ очиж одоо цагийн тулгад захиалга өгсөн хүмүүсийг дараа нь оруулт юм бэлээ. Тэр нь нас их сонирхолтой санагдсан. Ийм төлөвлөгөөтэй хүмүүсийг илүү хүндэлдэг газар шиг санагдсан. За тэгээд энд ингээд Odaiba гэдэг нөгөө цогсох газар руугаа төгөхөөр дээшээ гардаг хаалгаа онгойлгоод дээр нь гараад ингээд гоё агаар амьсгалаад эргэн тойрноо үзээд явж болно. За энэ хэсэг бол бүр үнээр гоёс. Одоо миний уламжлалт асууц сэтгэлээ хийлээ. 依頼型正常バスホタルをご利用いただき誠にありがとうございます。санагдаж байна. Гоё юм тий. 皆さんと巡り合う日が来ることを楽しみにしています。みんな。За эндээс ингээд Odaiba дээрээ буучаад нөгөө энд жижигхэн эрх чөлөөний хөшөөтэй адилхан тэр хөшөөг үзэх гээд талхаж байна. Тэгэд энд бол нохоонууд нэр үнэхээр жаргалтай амьдрт юм билээ. Хүмүүс нь нохоонууд амар идэвхтэй салхилуулдаг. Бид хоёр нэрээ Skytree алхаж явж байгаа гүүрэн дээр нэг амар хөөрхөн нохоотой дарсан. Тэр ингээд амар залхууч нохоо алхаж аваад залхуураад хөвчгүүд эзэн ингээд дугуйтаага хажууд нь хүлээгээл дээр нохоо буцаад хөвчөж ороод алхангууд ингээд араас нь хөөрхөн дугуйтаага дагаж яваад амар хөөрхөн. Зарим хүмүүс нь бүр ингээд жижигхэн нохоондоо зориулаад хүүхдийн хэрэг шиг зэрэгтэй тэгээл тэр тэрэгэн дээр ингээд нохоонууд нь салхилал яг хүүхч. За энд нөгөө манай эрх чөлөөний хөшөө маань харагдаж байна. За энэ хавь бол бас л сайхан зураг авахулахад үнэхээр янз юм бэл. Тэгээд энэ хавь үзээ жоохон зураг авахулчаад яг энэний хажууд нь том моол эс нөгөө урдаа гундаан билүү тэр роботын хөшөөтэй. Тэгээд роботоо үзчихэд тэр хажуудлах нь моол руу ороод нилийн явсан. Тэгээд Uniqlo энэ яг тэр хотын төвийн амар олон давхар Uniqlo бодох юм бол хямралтай бараа нь илүү олон сонголттой. Дээрээс нь хүн багтаа болохоор илүү сайхан тайван шопинг гэж болохоор энд ер нь ирж Uniqlo өдөрт нь оруулах зүгээр санагдсан. Энд ингээ хүмүүс хөшөөгөө тойроод зогсоод нэг юм хүлээгээд ахаар юу хүлээгээд байгаа юм бэ? Гайхаад исэн чинь нар жарахгаар гундаамын хөшөө гэрэл настг юм билээ. Үүнийхээ дараа бид хоёр team lab ороод team lab үзсэн. Тэгээд team lab дээр хамгийн сүүлийн 8:30 дорог тасалбар авсан байсан. Болохоор метроноос хоцорч ингээ газ үзээд гарыг гэсэн боловч team lab нь сэдвтэй олон өрөөтэй болохоор тэрийн дамжиж явсараа бас нэг өөрхөн багтаал нэг цаг 30 минутын зай болоор тийм байлээ. За одоо эндээс 5 дахь өдрийн аялал маань эхэлж байна. Энэ өдөр бид Fujikyu явсан. За бид одоо хайж байгаа вэ? Одоо Fujikyu гэдэг юулээ тоглоомын Парк руу. Тийм, экстрим тоглоомын парк. Монтал экстрим дөрнө. Нилээ экстрим шүү амаа тий. За одоо энэ болохоор ингээд амардаг гэсэн. Сайхан газар сайхан юм өө. Комбинитэ. Nice. Тэгэхээр энэ нохоон хүртэл хазж байгаа. Тэр манай ануугийн барьдаг цамхаг байна. Эний баг ануу ярьсан. Энэ хэсэгт бичлэгээ жоохон хурцгачлаа. Тэгээ нөгөө Fujikyu гээд парк маань яг Fujiwall-ын тэндэдэг болохоор хурдны замаар бид нэлээд удаа явж очсон. Тэгээд энэ сүлд яг энэ орох хэсэг дээр нь нэлээд бичлэг хийсний цаашаага толомууд дээрээ очирлоод бичлэгийг мартсан байлээ. Тэгээд бид өдөөс хойш очсон болохоор өдрийн хагас тасалбар гэж бид юмлээ тэрийг аваад орсон. Тэгээд очрууд нь бас нэлээд их байт юм билээ. Бараг л нэг галзуу болгон дээр гэхэд 100-аас 120 минут орчим очирлохоор
тийм амар очиртой. Тэгээд тоглоомын төв нь өөрсдөө аппликейшнтэй тэр аппликейшн руугаа ороод Disneyland чиг нэг тоглоом аль тоглоом дээр хэдэн минутын очир байгааг нь харж болдог. Тэр нь нас их гоё санагдсан. Тэгээ түрүүн хийсэнчлэн бид үдээс хойш очсон болохоор яг хоёр л галзуулган дээр сууж юмсан. Угаасаа нэг нь 100 минут, нөгөөх нь бараг 120 минутын очиртэй байсан. Тэгээ яг тэр хоёр суусан маань хоёулаа генисийн амжилт тогтоосон галзуулган юм билээ. Нэг нь болохоор амар өндөр хурдтай явж хаад 14 удаа ингэ суудалт юм хүмүүсийг бүтэн эргүүлдгээрээ генисийн амжилт тогтоогоод нөгөөх нь болохоор хамгийн урт цантай гэдгээрээ дээд рекорд тогтоосон галзуулгнууд байсан. Уулын бид парк руу орчоод дараа бүжиг уул явна гэжсэн. Тэгээд сүүлдээ бүр бүжиг уулаа мартаа тоглоомондоо ороод тэгээд бүжиг уул яваагүй. Хэрвээ ийм галзуулга болгоно экстрим тоглоом дуртай хүмүүс ахын бол ийшээ заавал ирээрээ энэ бүр үнэхээр гоё тоглоомын газар байсан. За эндээс ингээд 6 дахь өдрийн манай аялал эхэлж байна. Энэ өдөр бид Harry Potter-ыг хэрхэн бүтээсэн тухай Warner Bros-ийн студид орсон. Тэгээд яг энэ технологио ордог хэсэг эдгээр бүр яг Harry Potter үздэг хүмүүсээ бүр үнэхээр огшоомоор их гоё сэтгэсэн бэлээ. Хэрвээ Harry Potter дуртай хүмүүс байх юм бол ийшээ бас заавал ирээрэй гэж зөвлөмөр байна. Мэдээж тасалбарыг нь Warner Bros-ийн яг энэ өөрсдийнх нь аль биесний сайт руу ороод захиалж болно. Эсвэл Triptych.com-оос бас захиалж болно. Би нөгөө энэ удаагийн аяллаар л анх удаа ингээд бүх юмаа өөрөө зохицуулаад явж үзэж байгаа. Тэгээд тэгсэн чинь анх Triptych.com-оор захиалга гэхэд жоох ингээд айгаал занраал буруу зуруу захиалж байгаа юм болов уу? Эсвэл нөгөө Triptych.com-оор захиалсан юм маань ажиллахгүй байх үү тэгээд айгаад гэсэн чинь ямар ч асуудал үүдг юм бэлээ шүү. Triptych.com дээр захиалга хийнгүүт мэйл хаяг дээр нь захиалгын юм дэлгэрэнгүй мэдээлэл болон e-voucher гэд нэвтрэх тийм линк очичдаг. Тэгээд тэр линк рүү н оронгууд энд ингээд нэвтрэх QR нь үсээд тэгээд ордог QR амшуулаад орчдөг. Энэ хэсэг бас амар хөрхөн нүдэр зураг авахулдаг хэсгүүд дээр нь зураг авахлангууд ингээ рэндомоор бидний авахулсан зураг ханан дээр ингээ гарч ирд юм бэлээ. Бид эдээс эхлээ мэдгүй баг эхний 2 авахулсан зураг алдсан байсан. Тэг үзэх юм бол энэ дотор бүр амар их юм бэлээ. Дээрээс нь хүмүүсийг хөгжих хөөх юмнууд бас нэмээд ийчихсэн байсан. Тэгээ бид хоёр болон 7 хоног боловч 7 дахь өдөр дээр нь ерөөсөө бичдэг гэх юм мартцсан байлээ. За ингээл дуусна да. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа.